Энэ маань өөрөө шинэлэг бүтээгдэхүүн. Дэлхий дээр бол энэ анх бол Англи улсад үүсчихсэн түүхтэй. За тэгээд үүсээд угаасаа нэг 3 жилийн л түүхтэй байгаа. Одоогоор л. За тэгээд яг уу одоо ингээ нөө финтегийн зах зээлийг харахаар чинь финтек дийлэнх нь иргэд рүү чиглэсэн байж байгаа. Дэлхийн зах зээл одоо яаж яана гэхээр иргэдээсээ одоо нийт 100% гэж үзэх юм бол финтекийн 40% нь аж ахуйн нэгж рүү чиглэдэг болсон. Зөв. Тэгэхээр энэ финтекийг ашиглаад энэ богино хугацаатай ямар нэгэн байдлаар зээл олголт ингээ хийдэг, санхүүгийн асуудлаа шийддэг тал руугаа дэлхий явж байгаа. Тэрний нэг жишээ одоо бид нар Монголд анх удаа энэ системийг оруулж ирээд ажиллуулж байгаа. Тэгээ ер нь бол цаашлаад бид нар ер нь яг энэ системийг илүү дэлгэрэнгүй хөгжүүлээ. Томоохон аж ахуйн нэгжүүд маань жижиг СМЭ одоо зээлдэгч нартаа туслаад тэр СМЭ зээлдэгч нар маань салхи баттай зээлээ төлдөг байгаад ингээд цаашдаа бол зах зээлээ илүү том аж ахуйн нэгжүүд маань илүү жижигтэй туслахад нь гүүрэн болох юм зорилготой л ер нь анханасаа энэ бизнесээ харж явж байгаа.